Оройн төргийн үзэгчтэй ТV телевизийнхаа дотны сүм нэвтрүүлгийн үзэгч та бүхэндээ баасан гаруй болгоны орой 19 цагаас та бүхэндээ хүргэдэг. За Монгол орныхоо өнцөг булан борцоож байгаа нийт үзэгч та бүхэн нэвтрүүлгээ шимтэн үзэж за Монголынхоо хүндтэй жижигтэйгоо уулздаг гэдэгт бас итгэлтэй байдаг хаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийнхөө студид хүрэлцэн ирсэн зочноо та бүхэнтэйгээ танилцуулахдаа таатай байгаа. Тэгэхээр манай студид хүрэлцэн ирсэн зочин маань Монгол түүх судлаач Зогнуусын цогт хүрэлцэн байгаа. Сайн ирсэн үү танд? Сайн. Оройн төргийн. Оройн төргийн. Нэвтрүүлэгт оролцох бас урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. За мэдээж цогтахын тухай таны үзэл бодлыг хүргэхээр таны сайхан бүтээлийн талаар ярилцахаар маш сайхан дотны ярилцлага өрнөх байх. Та хэдэн онд Өвөр Монголд ямар хотод төрсөн? За ингээд гих мэтлэнгээр өөрийгөө та танилцуулбал. 1964 онд Өмнөд Монгол одоо Өвөр Монгол өвөрдгийн засаг орны баруун хавьд байдаг Ордосын өндөрлөгдөд төрсөн. За. Ордосын үүшин хушуу гэж байдаг. Ордос түмэн бол одоо эжин Чингисийг дахидаг. Үе үеэрээ Чингисийг дахидаг. Тэгэхээр одоо Монгол улсын монголчууд ч мэддэг шүү дээ одоо Ордост Чингисийн онгон байдаг. Насандаа 1-2 удаа заавал одоо Чингисийн онгол бараалж одоо Чингист мөргөдөг гэж тийм жангшилтэй байдаг. Манай Ордос түмэн Ордос монголчуудад бол одоо 13 дугаар жугаас үеэр эхлээд Богдод Чингисийн дахиад ирсэн ийм аймаггүй. Одоо Монголд ирсэн ямар вэ танд? Монголч нь одоо дэлхийн Монгол үндэстний дархан нутаг, гал голомтын нутаг, инхлэрийн бүхэл дэлхийн монголчууд одоо энд бархаашилдаг, энд одоо бас мөрөхөр ирдэг тийм халуун сэтгэлтэй. Тэгэл манаас чинь одоо Жавшан байвал Монголд одоо амьдарч суудаг. Монголоос ингээд дэлхийг үжүүл яаж үжигддэг. Монголоос ингээд одоо Өвөр Монгол руу харуул яаж үжигддэг. Хойшоо харуул манай буряд оросчууд яаж үжигддэг. Баршаа харуул Түрк хөртөр одоо манай яаж үжигддэг гэдэг ийм нэг онцгойтой газар шүү. Манай Монгол үндэстэн бол түүхнээс нь эхлээд одоо Хөнгөнөөгийн үеэс гэдэг Монголын өндөрлөгд байгаа Алтайгаас Алтай уур ингээ Баршаа явахд одоо Түрк хөртөр явж гин. Урагшаа явбал одоо Чагаан хэрмээ дагаад даваад одоогийн Индонезиа хөртөр чи явж гин. Жүншээ явбал Нарамандах зүг Япон бол Солонгос зүг хүрчин. Хойшоо явбал одоо Байгальдалай хөртөр энд манус ийм их түүхтэй байдаг нь бол манусын энэ геополитикарын энэ улс төрийн энэ газар зүйн энэ ашиг бол мануст их нөлгөө өгж байна гэж. Монголчууд энэ ашиг бас сайхан амсаад сайхан ашиглаад ирсэн. Тэгээ хөгжсөн үндэсвэ. Таны одоо Японы олон сайхан нэвтрүүлгүүд за олон бүтээлүүд таны Япон хэл дээр гарсан байсныг би мэдээд байна л да. Акира Оно гэдэг нэрээр гардаг. Таны Япон нэр байгаа шүү дээ, тий. Тэгэхээр Япон нэртэй байх нь та Японы иргэн байх нь Япон руу хэдэн онд гарсан? Жохом яагаад Япон улсыг зориулсан юм бэ? Тухайн хувь хүнийхээ та. За энэ тухай би сайхан ярьж өгье. Энэ юу Акира Оно гэдэг бол Оно гэдэг бол Оноос гэсэн Монгол овгийн Японоор хэлбэл Оно гэж болсон. Оно. Хөдөө хээр байдаг тэр зэр богой Оно гэдэг чинь монголчууд. Тэгээ би Оно овгтон болсон. Акира гэдэг бол Монгол өвөө цогтөг гэсэн үг юм. Орчуулгана. Ингээд одоо Оноос цогтойгоо орчуулад Оно Акира бол Акира Оно болсон юм байна. Нэрээ орчуулсан байх юм шүү дээ. Ордост одоо багаас нэг Монгол амьдралаар өнгөрөөгөө 1964 онд төрсөн шүү дээ. Бээжингийн гадаад гэрийн 2 дугаар сургуульд ороо. Тэнд одоо Япон хэлийг сурсан. Яагаад Япон сурах вэ? Энэ одоо чинь Өвөр Монголд Япон хэл мэддэг хүн ариун байна. Өвөр Монголын монголчууд бол дээр үе одоо 1904 оноос эхлээд нэгэнтээ Японтай холбоотой байсан. Тэр үеэст манай Монголын одоо халхан монголчууд баруун монголчууд бол Оростой холбоотой байсан. Инхлээ манай Монгол үндэстэн баруунтайгаас ирсэн Оросын нөлгөө, зүүн далайгаас ирсэн Японы нөлгөө. Энэ хоёр нөлгөөг бол манай Монгол бүх монголчууд хүртэж байсан. 1932 он болоход Өвөр Монголд одоо Япончууд их хэмжээгээр орж ирээд Манчжуго гэж Японы колони юм нэг улс байгуулсан шүү дээ. Ингээд Өвөр Монголын монголчууд их хэмжээгээр Япон хэлийг сураад Японы энэ одоогчдын энэ технологи, эрдэм шинжилгээ хүртэн ингээд одоо бие хөгжүүлсэн юм төвхтэй. Ингээд 4 жилийн сургаан хэмжээлийг хүртэж гээд 1989 онд одоо Японд яваа. Японд яваад юу хийвэг бол одоо Япон хэлийг сурсан биш. Харин Монгол судалгааны тухай Японд сурсан. Монгол судлалыг Японд сурсан.
Японд яхад Монгол судалгааны тухай сурдаг үе гэвэл одоо би 1989 оны 4 сард явсан. Тухайн үе 1980 он хүртэл бол өвөр Монголын монголчууд одоо эрхэж чөлөөнд байгаа. Энэ коммунистийн намын дарлаган дээр байсан байхаас хичнээн жил гадаанх энэ соёлыг мэдэхгүй. Гадны улсын энэ одоо хөгжүүлийг мэдэхгүй. Тэгэхээр монголчууд одоо энэ гитадуудын колонийн доор байсан байхлаар Монгол гэсэн ямар үндэстэн манай Цусан махын холбоотны ах トゥ нараа дэлхий дээр хаан байдаг. Яахад одоо энэ 1945 оноос явуулчихгүй болсон. Харилцаагүй болсон гэсэн. Энэ мэдхгүй болсон. Боогдмол байж амьдарч байна. Тийм. Нүд нээрсэнгүй. Нүд нээгдэхгүй. Адил хаан социализмын үе байсан гэсэн чинь манай Монголын эрдэмтнэр бол Оросоор уншина, Германаар уншина, энэ социализмын зүүн Германд явна. Одоо Чехэд явна, Полишд явна, Орост сурна. Инхээр манай Монгол улсын Монголын эрдэмтэн, Монголын судалгаач нь маш их дээр хэмжээнд байсан. Та эцэд маань гэхээр бүх юм хаагдмал байсан. Хаагдсан. Өвөр Монголын монголчууд чинь гадаад хэл мэдэхгүй, монгол судалгаанаа мэдэхгүй. Мэдэхгүй. Гэсэн чинь манайс нэг юм мэднэ. Японы үеэстэй Япончууд өвөр Монгол их хэмжээгээр expedition одоо энэ монгол судалгааны тухай хийж ирсэн гэсэн. Энэ мэдээг юм мэднэ. Тэднээс юу хийсэн бэ? Ямар ном бичсэн? Энэний манайс ойлгох хэрэгтэйгээ би 1989 онд Японд ичээ. Ингээд тухайн үед 40-аад он 30-аад онд өвөр Монголд expedition хийжсэн, судалгааны ажил хийжсэн. Тэр багш нарын Япон багш нарын ирээд олоод авсан. Би өвөр Монгол хүн байна. Одоо энд ирж Монголын тухай судалгаа хийхээр ирлээ гэсэн. Японтэй ч бас өвөр монголчууд 45 оноос эхлээд 40 хэдэн жил явуулчихсангүй. Иймээс тэднээс намайг халуунаас угтаж аваад одоо манайс 45 он хүртэл өвөр Монголд ийм их хэмжээгээр судалгааны ажил хийсэн. Чи энүүний дахиж огоншин, энүүний ашиглан, энэ бол Монголын соёл, Монголд буцаах хэрэгтэй гэж. Ингээд би тэднээс одоо Япончуудаас Япон хэл, англи хэл, орос хэл, арвин төрлийн хэрэг одоо Японы нэг ашиглаад ингээд дэлхийгээ мэдээд байсан. Ингээд Японд ирчгээд одоо манай өвөр Монгол гэж үүдэн хаагаад үүдэн одоо өөрөө хаасан биш шүү дээ. Тийм шүү дээ. Хүний доор байхлаар одоо хаагдсан. Холбоотой Цусан махын ах トゥ халхан монголчуудтэй явуулсангүй хичнээн 40-50 жил болсон. Ингээд одоо манай ах トゥ нар ямар байна гэж мэдээд тэн дээрээс гэлж одоо судалгаанаа хийгээд би доктор чулуун хамгаалаад ингээд монголч эрдэмтэн болсон. Монголч эрдэмтэн болохыг одоо үнэхээр Монголдоо биш Японд очиж Монголоо мэдэж ямар амьдарч байсан, өнөөдрийг хүртэл ямар амьдарч байгаа гэдэг өнөөдрийг хүртэл та судлаад явж байгаа гэж. Тэгэхээр цогтхоо өнөөдөр бас та маш сайхан бүтээлтэйгээ манай нэвтрүүлэгт ирсэн байгаа. Монгол хүн ба соёлын хувьсгал гэдэг байгаа шүү дээ. За энийг бол та түүхэн судалгааг ингээд бүр баримттай нэгээд энэ бүтээл болгож ном болгож гаргажээ. Ингэж гаргасныхаа үр дүнд өнөөдөр олон улсын маш сайхан том шагналуудыг хүртсэн байна л да. Тэгэхээр энэ номныхаа талаар хоёлаа дэлгэрүүлээд яриа л да. Чухам одоо энэ Монгол хүн ба соёлын хувьсгал гэдэг маань чухам яг энэ номд маань юу чухам орсон байх юм? Энэ номын гадар ув булаан бол социализм, коммунистийн улаан цусын улаан. Яхаа ийм үг хэлдэггүүд 1966 оноос эхлээд 76 он хүртэл 10 жилийн энэ хуучаанд өвөр Монголд их хэмжээгээр одоо үндэснээ гятлага, геноцид явуулсан. Цоолаа тухайн үед өвөр Монголд бол 1 сая 500 мянган монгол хүн байсан. 1 сая 500 мянган монголчууд. Энэ геттуудын Бээжингийн одоо энэ засгийн газраас нийтэлсэн тоог хэлбэл одоо 340 мянган монгол хүний баривчилд 27 мянган монголчуудыг алаж 120 мянган монголчууд жимдэг болсон. Ирэмдэг болсон. Ийм их хэмжээгээр одоо монголчуудыг алаж булаж ийм нэг соёлын шөрөөн хөдөлгөөн гарсан. Энэ бол Бээжингийн засгийн талаас хэлсэн тоо. Би 1964 онд төрсөн хүн. 66 оноос соёлын хувьсгаад эхлэхэд би энүүний нүдэрээ өнгөрөөж ирсэн. Манай аав энэ улаан шуурганаас одоо тутаад явсан. Хөдөн жил гэртээ байхгүй. Би ээжтэйгээ хоёулаараа одоо хонь
ямаа адуулаад ингэж амьдарч ирсэн. Гэсэн чинь нэг өдөр одоо Китийн коммунистийн намын хүмүүс ирж мануусын адуулж ясан хоны ямаагийн бүгдийг туугаад яваад. Инхэд би ээж хоёлоо амьдрах аргагүй. Гэрээсээ хөөгдөж одоо нөхөн дотор сууж хөдөн сар сууж ингэж амьдарч байсан. Ингэчгээд тэр үеэд тухайн үед хүүхэд байсан чинь ийм нэг юм би анхаарсан. Али харсан чинь аав нүгүй айл юм уу? Эсвэл ээж нүгүй айл байсан. Тэгвэл энэ тоо бол засгийн талаас нийтэлсэн би сайхан хэлсэн 1 сая 500 мянган монголчуудын дотороос 340 мянган баривчилсангууд нэг айлаас нэг хүний баривчилсан. 50 хүнээс нэг хүнийг алсан гэсэн энэ тоонд бол нийцдэг. Монголчуудын яагаад ийм их хэмжээгээр геноцид одоо гятлаганд оруулдгийг бол яагаад гэсэн бэ гэж. Яагаад гэсэн бэ гэвэл энд хоёр ялтай. Нэг ял нь бол Японы Жаронохой болж явсан түүхтэй гэж. Гитас салж Монгол улстай хамтарч монголчуудаа бүтээсэн юм нэг Монгол үндэстнээ цэвэр Монгол үндэстнээ улс байгуулна гэж. Монгол улс, Монгол ард улс чим, өвөр Монголын монголчууд чим тийм ингэж бодлого хийж ирсэн. Ингээл 1945 онд манай Tribal Sanjanjung Монгол чиргийн дагуулаа урагшаанд ороход бол тухайн үед бол энэ чинь чөлөөлөхийн дан гэж хэлж ирсэн. Хэний чөлөөлнө гэж. Өвөр монголчуудаа чөлөөлж гэттд болоод Японы давхар колонийн доороос өвөр Монголаа чөлөөлж нэг улс байгуулна гэж. Ийм үндэстний чөлөөлөхийн дан гэж байсан. Бас нэг шалтгаан бол монголч манай аав 1968 онд одоо хүн дагуулад тэр өсөнд тутаагаа явцсан. Дахиж ирээгүй. Дахиж ирсэн. Манай аав алагдсангүй. Манайс тулгасан нэг ял байдаг. Ямар ял вэ? Өөр ардын хувьсгаалтын намын гишгүн гэж. Өөр ардын хувьсгаалтын нам гэж юу ийгүүд? Өөр Монголын ардын хувьсгаалтын намын гишгүн гэж. Гишүүн гэ тэр үгээр нь ингэж. Тэр үгээр нь одоо ял болно. Килимдсэн. Тэгээ энэ өөр Монголын ардын хувьсгаалтын нам гэж ямар намгүй. Энэ бол 1925 оны 10 сард Монгол улсын ардын хувьсгаалтын намын дэмжлэгээр бүтсэн нэг монголчуудын нэг нам. Монголынхэн нам бол Монгол ардын хувьсгаалт нам биш юм. Манайхэн чинь өвөр Монголын ардын хувьсгаалт нам биш юм. Энэ чинь ах トゥ нам. Ах トゥ нам. Ах トゥ нам нэгдэж ах トゥ гийн улс байгуулах гэсэн тэр зорилгоор байгуулагдсан нам. Инхлээр 1945 онд Японцууд явцсан дараагаар манай аав одоо өвөр Монголын ардын хувьсгаалт намын чирэг байсан. Манай аав бээрэн үжижсэн. 45 онд 8 сарын 11-нд Tribal Sanjanjung-ийн Монгол чирэг өвөр Монголыг чөлөөлөөд Японы хөөгөө явуулчихээ. За өвөр монголчууд одоо Монгол чиргийг халуунаар ухтаж одоо нэг улс болно гэж. Монголоос чинь арвин жамын комиссээ ирж өвөр монголчуудыг дэмжиж одоо улсыг яахж байгуулна. Засаг захиргааны яахж хийнэ гэж зааж өгч ирсэн. Японы хөөгөө явуулчихвал өвөр Монголыг Китэд өгнө. Ийм нэг нууц гэрээтэй байсан. Энэ гэрээгийн тухай Tribal Sanjanjung өөрөө мэдгүй. Учир нь Ялдаагийн энэ нууц хуралдаар Tribal монголчууд нэгж байг. Өвөр монголч байхгүй. Монголч байг. Tribal Sanjanjung байг. Tribal Sanjanjung өвөр Монголын чөлөөлж үндэстнээ дайн хийнэ гэж ийм зүтгэж явж байсан хүн. Харин 9 сар болчиход Сталингаас ирж өвөр Монголыг Китэд өг гэж. Tribal Sanjanjung дургуйтсан шүү дээ. Гэсэн дургуйтж аргагүй. Өвөр Монголоо одоо ах トゥ нараа одоо Китэд өгч. Танаас Китийн доор өрдгэн жасах орон болж социализмын зам нийгэм зөрөмтийн манус нийгэм зөрөмтийн зам гэдэг. Нийгэм зөрөмтийн замаараа яваарэ гэж. Энд чинь аргагүйгийн доорх арга шүү дээ. Ингээд энэ хоёр шалтгаанаар монголчууд их хэмжээгээр энэ гяталганд оруулж геноцидыг учир гаргасан. Ийм шалтгаантай. Энэ тухай би ном бичсэн. Одоо энэ номонд байгаа гэсэн үг шүү дээ. Түүхийг судалгаатай ингэж оруулсан байгаа. Гэтэ энэ хятадд бол 20 сэдв баг та. 20 сэдв. Тийм ээ? Тий. 20 сэдв. 20 сэдв гэсэн чинь монгол хүнээс авч өгжүүл мартагдах мартаж болохгүй түүх. Мартаж үгүй монголтууд. Ерөөсөө мартаж болохгүй түүх. Мартаж болохгүй түүх. Ийм нэг үг байдаг. Өвөр Монголд гэр бүл төрөл садам танил тутмын дотор соёлын хувьсгалын дунд алагдуулсангүй
үгүй хүн гэж нэгж байхгүй. Нэг гэр бүлч байхгүй. Тухайн үед одоо тэр хядлаганд орж хэлмэгдсэн одоо хэлмэгдээгүй үлдсэн нэг гэр бүлч одоо энэ амьдарч байгаа өвөр Монголд байхгүй гэсэн үг юм байна. Ингээл одоо чи өвөр Монголд одоо арвин монголчууд байна шүү дээ. Янз бүрийн монгол байдаг. Одоо Бээжин сайхан гэдэг монголч байдаг. Юу Бээжинд дургүй гэсэн монголч байдаг. Баг шүү. Ингээл арвин монгол хүн байдаг. Гэсэн чинь энэ соёлын хусгааны дундах энэ 10 жилийн түүх гэсээр нэг л бодолтой. Энэ 10 жилийн дотор монголчууд бол зөвхөн цэвэр монголчууд хэтийн засгийн талаас энэ хоёр шилтгаан Японы жаргал нохой Монгол үндэстэн Монголын халхан Монголд нэгдэнэ гэсэн энэ хоёр ялаар их хэмжээгээр алагдсан гэсэн. Энэ үжилт нь бол өвөр Монголын бүх монголчууд нэг л үжилттэй. Энүүн дээр бол хоёрлт байхгүй. Хоёр байхгүй. Мартагдахгүй түүх. Ингээд би энүүний бол гэсэн чинь гитад болоостой энэ хориотой сэдв. Хориотой сэдв монголчуудаас ховоос нь авч үзвэл мартаж болохгүй түүх. Энэ бол яг уу энэ хориотой байж болно. Монгол хүн хизээч энэ түүхээ мартаж болохгүй гэсэн. Тийм. Тэгээд би энэ номын одоо би өөрөө өвөр Монголд одоо би Монгол түүх судлаадаг хүн. Монгол судлаач хүн. Энэ би чинь бас одоо Монголын одоо 13 дугаар жуухан сайхан түүхээ судлая. Монголын одоо сайхан бөөгийн шажин, ламын шажины тухай судлаа гэх ингэ явж ирсэн. Гэсэн чинь том одоо эрдэмтэн хүн ч болно. Нутгийн одоо энэ хар авдрын дотор сайхан ном хураасан эрдэмтэн ч болно. Ямар хүнд уулжсэн чинь тэр хүнээс надад хамгийн анхны юугээ яринаагүй соёлын хусгалын тухай ярьдаг. Өө мануу сайхан түүхтэй байсан. Гэсэн чинь соёлын хусгалд алагдаа түүхээ нь алдсан. Манай сайхан номтой байсан. Тэр сайхан номоо соёлын хусгалын дунд булаалагдаад одоо алдсан гэх. Энүүнээ ярьдаг. Ингээ би чи хөдөн жил явсан дараа одоо ийм сайхан соёл түүхтэй, ийм сайхан эрдэмтэй, ийм сайхан болбол сурсан үндэстэн байж яад яхаа энүүнээ алдсан би гэж бодвол шилтгаан хаавын соёлын хусгаалдаар байна. Жишээлбэл одоо өвөр Монголын монголчууд Монгол улсын Монголтэй адилгүй тал нэг байдаг. Одоо манус чи бүр одоо сууршаад одоо тараалан бишүүл бол одоо хотлороо ороод ийм нэг сууршлын соёлаа эхлүүлсэн амидэрлаа. Монголчууд одоо чи хэдий сайхан нөөдлөд соёлаа хадгалаад тэрүүнээ өнгөрөөж байна. Яахад манус одоо суурших ийм аргагүй дээр суурших соёлын амидэрлын өнгөрөөгөө эхлүүлчихвэл энэ бас л соёлын хусгаалдаар байдаг. Миний бие гэрийн хавьяас авч үзэн манус би бага байхдаа 5 хушуу малтай байсан. Соёлын хусгаалд гэдүүд ирж миний ямаа хоны тууга явсан дараагаас эхлээд би одоо малгүй Монгол болж одоо амьдарч гэсэн энэ бол би биеэрээ өнгөрөөсөн. Олон монголчууд бүр тийм байсан. Тэгэж хохирсон гэж. Тэгэж хохирсон. Та ээжээс хэдүүлээ цагтаа хаа? Бага байхдаа 3 байсан. Би аав ээжийн ганц хүү. Тийм. Хоёр ихчтэй. Хоёр ихчтэй. Манай ээж одоо бархнаа орны хаалгаан түлхээд яваа одоо хөтөн жил болжээ. Аав одоо нутагдаан суужээ. Аавгаа Монгол оронд авчирсан уу та? Харин Монголд авчирсан. Манай аав одоо Монголд бас маш их ирэх санаатай гэсэн чинь одоо тийм Монголоо үжи гэж одоо 1945 онд монголчууд манаас чөлөөлсөн шүү. Тэр түүхээ мартахгүй. Тийм байхад дараа одоо Зосон махан холбоотой Монгол зудааны үжи гэж ингэж хэлдэг. 1945 онд манай аав одоо хийнэ Монгол болоод өвөр Монголын захаа хүртэр явж исэн. Манай халхан Монголын монгол цэрэг чинь 1000 түмэн адуугаан хөөгөөд ингээд хил дээр ирж тэр адуугаан өвөр Монголын монгол цэрэгд тушааж дэмжиж тийм сайхан түүхий биеэрээ өнгөрөөсөн. Ингээ хойшоо харахлаараа ваа тийм сайхан нутагтай гарсан бэ гэж. Тийм Монголд ирэх санаатай. Одоо та чинь Шизуокагийн их сургуулийн профессор юм байна шүү дээ. Одоо тэнд багшлж ажиллаж байгаа хүн юм байна. Ингээд Шизуокагийн их сургуульд одоо Монгол судлалын тэнхэн байгаа тэнд та ингээ багшлаад Монгол түүхээ ингээд сурч байхад оюутнууд зааж хахад юугаар нь та бахархаж бас тийм ганц үгийг ч юм уу хэлэх дуртай байдаг. Монгол түүх бол зөвхөн нэг үндэстний түүх биш. Монгол түүх бол зөвхөн нэг Монгол орн, өвөр Монгол, аран Монгол, Бурят Монгол, Халим Монгол ийм нэг орон нутгийн түүх биш. Монгол үндэстэн бол дэлхийн хэмжээнд дээрх үндэстэн. Монголоос аваад Түрк хөртөрх, Еврашианы үндэстэн. Монголын түүх бол дэлхийн аливаа үндэстэн
түүхий Монголоос эхлүүлсэн гэж. Энэ дэлхийн түүхий гэж бол Москвагийн түүхий, Америкийн түүхий, Бээжингийн түүхий энүүний ярьчгүй дэлхийн түүхий болдог юм биш. Үгүй шүү тий. Харин түүхнээ холбоо, түүхнээ энэ хоорондоо нөхсөн нөлгөөгөөр бүтээд дэлхийн түүх болж байна. Дэлхийн түүхийг хэн анхан нэгдүүлсэн бол 13 дугаар зуугийн үед Эжин Чингисийн жолоодлын доорх монголчууд бүтээсэн. Инхлэрэн би Шизуока Японд Монголын түүхийг ярьдаг. Гэсэн чинь энэ Монгол түүхий гэж хэлдэг. Дэлхийн түүхий. Дэлхийн түүхийг яриул Монголоос эхэлхгүйгээр ойлгохдоггүй. Ойлгохдоггүй. Ийм би бол Монгол түүхээ заагаад дэлхийн түүхийг бүтээсэн, дэлхийн хэмжээнд соёлыг нэгдүүлсэн ийм бахаралтай, ийм омошигтэй түүхэн би зааж байна. Одоо олон салбарт яг нь Японд ч тэр судлаач хийгээд Ар Монгол, Өвөр монголчууд гээд эрдэмтэн судлаач нар гээл эрдэмтэн болох гээд сурж байгаа маш олон хүмүүс байгаа л да судлаач нар тий. Та бол олон шагнал хүртэж байсан хүн байгаа. Судлаач нартай хандаж юуг нь илүү анхаарах хэрэгтэй? Судлаач мөн юун дээр илүү байх хэрэгтэй гэж та боддгоо? Бодно. Энэ сайхан сонирхолтой асуудал. Судлаач хүн юугаа мартаж болохгүй. Би бодвол үндэстний гаралт, үндэстний соёл түүхээ мартаж болохгүй гэж байна. Манай Монголоос авч гэж одоо нөөдөлчний соёл, нөөдөлчний түүх энүүнээ мартаж болохгүй гэж. Яхаа Монгол хүн ийм дэлхийн хэмжээний түүхийг нэгдүүлж, дэлхийн түүхийг бүтээж гарсан гол монголчууд морин нуруундар, адууны нуруундар өсөөд адууна нуруундар ингээ дэлхийг яваа үжиж чадсан үндэстэн. Одоо ийм нэг сонирхолтой үг байдаг. Монголчуудын энэ нүдэн хараа явсаар богоно болоод ирж байгаа гэж. 13 дугаар зууд манус адуу морин нуруундараас үжиж холоо үжидэг. Холыг үжиж тэр даваагаар өнгөрчүүл юу вэ? Тэр даваагаар өнгөрчүүл чинь одоо Москва юу, Хар тэнгис юу, Чаан хэрмийн чааш юу ингэж явдаг. Манус бага байхад ингээ үүдийн хаалгаа ингээ нэгэ гараад ирэхдээ Чаан хэрэм үжигдэнэ. Тэрүүн дараагаас монголчууд мориосон бууга тараа хийгээ суурсаад ирэхэд одоо явуулганы энэ явдын энэ хараагаар энэ хэр үжиж ийсэн. Ингээд одоо айл болно, тусхан хотлоо ороод холоо үжихгүй болсон. Одоо улам богоно болж байна. Яагаад тэгсэн машинд сууна. Машинд суучихад зөвхөн машинаа тэр хоёр замаар л хардаг. Баршаан зүүншээ харах нөхцөлгүй. Эрэ манай морин нуруундар хөдөн 100 м хөдөө холоо хараатай үндэстэн харин одоо ч нэг нарийн замыг хараад ингээд явдаг болсон. Элэрэ монголчууд машин барьж болно. Тараа хийж болно. Хотож илжиж болно. Гэсэн чинь морин нуруундар дэлхийг давдуулж дэлхийг холо хэмжээгээр харж ирээхтгийг боддог гэсэн энэ нэг зангшил үндэстний халуун сэтгэлээ мартаж болохгүй. Ерөөсөө мартаж болохгүй. Ямар салбарын эрдэмтэн судлаач вэ? Хамгийн гол нь түүхээ битээ мартаарай л гэж. Түүхчиж юм, соёлчиж юм одоо технологийн талаарх эрдэмтэн чинь адилхан. Японы Ryotari Shoba гэдэг том одоо утга зохиол судлаач нарт өгдөг юм том шагнал байдаг да. Би одоо бас сайн мэдгүй байгаа. Тэгэхээр энэ шагналыг бас манай энэ Монгол хүн ба соёлын хувьсгал гэсэн энэ таны судалгаа ном маань хүртсэн байна. Маш том шагнал. Тийм том шагнал. Тийм шиг энэ Японд хамгийн нэртэй уран зохиол энэ эрдэм шинжилгээний одоо том шагнал сайхан зохиолд өгдөг. Тэгээд Ryotaro Shiba гэдэг хүн бол одоо уран зохиогч. Энэ хүн Осакад байгаа гадаад хэлний сургуулийн монгол хэлний салбараас төгссөн. Ингээд 1940 одоо 40-ад он Манчжоугийн университет бол одоо Өвөр Монголын зүүн орноор явж байсан. Танкийн цэрэг байсан. Ингээд дайны дараа Японд буцаад одоо нэртэй уран зохиогч болоо. Гол одоо Японы үндэстэн гэж юу вэ? Дэлхий дээрх Япон гэж юу вэ гэсэн энэ түүхийн талаар одоо уран зохиол бичдэг. Японд хамгийн нэртэй чим уран зохиолч. Ингээд энэ хүн Монголтэй бас Монгол улсын Монголтэй, Өвөр Монголын Монголтэй маш их холбоотой хүн. Манай тань телевизийн урдж өгдөг Улаанбаатар зочид буудал шүү дээ. Улаанбаатар зочид буудалд дээр үед Цэвэгмаа гэж нэг бараад монгол хүн байсан. Энэ хүн
Япон хөлийн орчуулагч байсан. Цэвгмаагүй. Бүрэн сайн гэсэн нэг монгол залуутай гэр бүл болоо. Ингээд одоо 1945 оны дараа өвөр Монголд ажиллаж исэн. Бүрэн сайн өвөр Монголын их сургуулийн багш болсон. Цэвгмаа одоо Хөх хотод ажиллаж исэн. 1957 оноос эхлээд одоо улс төрийн энэ улаан шуурган чангарахад Цэвгмаагүй Монголд тутааж ирсэн. Ингээд Монголд нэрчгээд Монголын иргэн болоод Монголд намдраа Улаанбаатар зочид буудлын Япон хөлийн орчуулагч байж байсан. Бүрэн сайн явж чадсангүй. Өвөр Монголын сургуулийн багш байж байгаа соёлын хувьсгал эхлэхийн өмнө шороонд ороо баривчлээд 15 жил гитдийн шороонд орсон. Хар эрт суусан. Ингээд 1987 онд бүрэн сайн гал тэрэг суугаад Улаанбаатарда ирж Цэвгмаатайг дахин уулж иж энд насаа барсан. Энэ түүхий Шибариутаа одоо бичээд Японд мэдгүй хүн байхгүй. Амар нэртэй одоо уран зохиол. Уран зохиол гэх юм уу одоо non fiction одоохийн түүх. Энэ ном маань Япон хэл дээрээс орчуулж гарсан тий. Ямар хандлттай байсан? Япон хүмүүс уншаад? Японд одоо чинь Япон хүн бол өвөр Монголын түүх, монголчуудын түүх бол одоо уулдаан бол Лётаро Шибагийн Цэвгмаа бүрэн сайн энэ хоёрын түүхий одоо оншоод Монголтой их холбоотой их түүхээ мэдчихсэн. Гэсэн чинь Цэвгмаа бүрэн сайн Монголд явцсан дараагаар өргөн олон тоотой монголчууд ямар түүхтэй байсан гэсний харин мэдэхгүй. Ингээд бол танаас чинь харин Японы тагнуул, Японы Жиронохой гэсэн ялаар хөдөн 10 мянган монголчууд алагдсан байна. Тэр түүхээ манус мэдгүй байсан байх гэсэн тэрүүний бол дахин олж ойлгож авсан нэг Жапсаны өгсөн ном байна. Танд их баярлалаа. Баярлалаа. Хамгийн гол нь ийм сайхан бүтээл гаргаад энэнийг мэдхгүй шүү дээ. Одоо бид нар жишээ нь мэдхгүй. Тэгээд энэ номноос өндөр олж унших боломж өрдөж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь олон сая монголчууд хизээч мартаж болохгүй түүх юм шүү гэдгийг сануулж энд үлдээж байгаа. Энэ бол таны одоо судлаач үнийхээ хийж байгаа гавьяа юм байна. Тэгээд танд маш их баярлалаа. Монголд ирсэн та Монголд илүү өмсө сайхан байна уу? Гоё байна уу? Монголд би одоо тийм Японд байхлаа өдөр энэнгээр өмсөд одоо морин унаад их сургуульдаар ичээд ажил хэдвисээ гэсэн чинь тийм завшаангүй байхлаараа надад чинь Монголд ирж Монгол дээлэн өмсч монголоор ярьж Монголын түүхээ Монголдоо ярих чинь хамгийн сайхан байна энэ чинь. Ийм завшаан байвал одоо энд дахиад ирэх санаад байна. За их баярлалаа танд. Бидний ярилцах цаг ерөөхдөө дуусж байгаа цаг тахаа. Тэгээд манай нэвтрүүлгийн одоо хамтран ажиллагч нь Шри-Ланк та тэр зам ногоон цай их уудаг бах та. Шри-Ланкаас орж ирдэг энэ таарлтан брендийн цай байгаа юм. Танд бас өгөөрэй. Энэ сайхан ногоон цайгаараас ажиадаа тайлаарай гэж бэлгэж байгаа шүү. Японд ч дуугаарай та. Баярлалаа. За тэгээд нэвтрүүлэгтээ бас урилгыг хүлээн авч хүрэлцэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Миний сайхан ярьж байсан түүх одоо өвөр Монгол гэж өгөө дахин гараад байхлаараа энэ чинь өвөр Монголын нэг хэсэг түүх юу гэж ингэж ойлгох болоод би ч гэж ойлгодог юм. Энэ бол 20 дугаар зууны манай бүхэн Монгол үндэстэн бүхэн Монголын түүх. Монгол хүн араа өвөр гэсэн илгаа байхгүй, зүүн баруун гэсэн зөрөө байхгүй. Дэлхийн монголчууд нэг л байхаас нэг л эзэн Чингис, нэг л соёл, нэг л түүхтэй. Эгэлэрээ манай монголчууд чинь 20 дугаар зууны монголчуудын түүхээ гэж энэ номыг гардан оншихыг би хүсэж байна. За маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтэйгээс хамтдаа ирсэнд үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн зочин маань бол за маш сонирхолтой ярилцлагыг бас өгсөн байгаа. Тэгэхээр Монгол хүн ба одоо соёлын хувьсгал гэсэн энэ сайхан одоо бүтээл энэ судалгаа номондоо олон сайхан Монголын мартаж болохооргүй түүх судалгаануудыг бас багтааж өгсөн байгаа юм байна. Тэгээ мэдээж бас гайхалтай сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгээ манай студид хүрэлцэн ирсэн чинь маань за Японы Шизуока их сургуулийн профессор за Монгол судлаач Огнусын цогт оролцлоо тань таалагдсан гэж бодож байна. Эрхтлийн хоногийнхын цаг мөчтөө эргээд уулзлаа баяртай үзэгчтэй.